ангид хэлчих тийм үү? Тэгвэл өмнө 3-р ангидаа 4-р ангидаа юу мэддэг байж вэж өнөөдрийн хичээлийг хэлдэг болох вэ гэхээр тэг өмнө нь 3-р ангидаа юуны тухай мэддэг болсон бэ нөө? Дөрөвдүгээр ангидаа за танаа бүдээрэнд нь ашиг хуудас өгсөн байгаа. Ашиг хуудас дээр чинь ийм эзэлт байгаа. Тэгэхээр өнөөдөр бид ийм 8 даалгаврыг дараалаад өнөөдрийнхөө хичээлийг явуулна. Даалгавраа хийж болгондоо өөртөө оноо өгөө явуулна. Нэг даалгавар нэг оноо шүү дээ. За тэгвэл одоо бид 5-р ангидаа юуны тухай мэддэг вэ гэхээр ихэд амьдралын ямар нэгэн хоёр зүйлийг ашиглуулан ялгах юм. Энэ болохоор аадрын болон зохиолчийн үгийг ялгах хэрэгтэй. За дөрөвдүгээр ангидаа баримт ба үдэл бодлыг ялгах хэрэгтэй. Тэгвэл 5-р ангидаа нэг хоёр зүйлийг ялгах юм. Аа энэ хичээлийн явц байгаа юм. Тэгэхээр одоо өмнөх хичээлээ тактикаар даалгаврыг ажиллах бүгдээрээ нэгдүгээр даалгаврыг ажиллаарай. Гараа явна шүү. Алхахыг хашаасаа хийж явна. Яаваарэ. Юу яаж гах гэж юм бэ? Баримтаа үдэл бодлыг гэж байна. Тэгээд ажлын хавсан дээр чинь баримтгүй үдэл бодлоо гэж цэглэсэн байгаа. Та нар тэнд өгч юм уу? За хийх гэж байна. Тэгээд чи юу гэж тайлбарласан? Ажлын баримтын чанга дугаар яриарай. За өөрийн хэлхүү за яагаад арга баримт гэж ütсэн бэ? За хин тайлбарлах уу? Яагаад баримт гэж ütсэн бэ? За. Аа зөвхөн тэр болохоор ингээд TAI гэж би харин зураг гэсэн нэг үйл болсон яг өөрийнхөө хасан юугаар хэлсэн болохоор энэ би болохоор хайр гайдыг хэлсэн болдог түүгээр бодлыг хэлсэн болохоор аан баримт бэн үсэлт хийж байна. Өөрөөр дууссан хөхтэй нөө. Танаас нийлэх байгаа хөхтэй нөө. За танаас нийлж байгаа гараад харуултаа. Тэгвэл аан баримт яагаад баримт гэж танаас таньсан? Тэгээрээ баримт гэж юу хэлдэг юм? Баталгаатай зүйлийг хэлдэг. Тэгвэл хайр гадны дэлхийд ирсэн бололтой. Тэгэхээр яагаад болсон маннаа хэлсэн. За тэгвэл одоо эндээс бүгдээрээ өмнөдөө сэрхэн санаад баримт гэдэг нь юу гэж байна? Нотлох зүйл юм. Энэ нотлож байгаа зүйл юм яа? Тэмдэглэл байгаад энэ шууд нотлоод өгсөн. Харин энд болохоор унштай. Миний бодол өнөөдөр энэ дэлхийд хараад нэг хүмүүс ирсэн бололтой. Гэсэн өөрийн бодлоо хэлсэн. За тэгвэл
Тэрнээс А байна. Б үсэг батрыг чиглэл тэмдэг мэтод нэг оноогоо явна шүү. Хагас санаа гэж байхгүй шүү. За. За тэгвэл одоо хоёрдугаар даалгавраа бүтэхэд бол дээрээ нэг бичиг үзье. Харин гаргийн хөлөг манай сургуулийн хашаан дотор ирээ буурчлаа. За тэгвэл одоо бүгдээрээ энэ харин гаргийн хөлөг яаж манай сургуулийн хашаанд ирсэн болоо гэсэн нэгэн эрхийг хоёрдугаар даалгавар дээрээс уншаарай. Тэгээд даалгаврыг үздээгэй. Ini udah setengah itu, ini udah setengah itu. Ini good kertasku, apa tasku ini? Jadi masih sekarang kan? Mau darah tinggi gosha deh, bisa? Terus ngumpet, pakai ngumpet, terus sama deh. Terus ngumpet ngumpet deh. Ya, ini. За, дасгалаа. Чи тадрос нүгийг баатыг үг гэж бодож байна уу? Захиол чи үг гэж бодож байна уу? Ингээ харуугаа хэлэхээр тэгээ нэрнээсээ савсад амаагаа өгч юм уу? За, та нар зөвхөн шууд бүгдээрээ гүнээр харуулж байна. Тадрос үг нь дэвсэн ийм байж байна. Уншаарай. Энэ юу вэ? Аюултай хүмүүс байна уу? Тэгж их асуу. Харин тэдний дээрээс том дугуй хэлбэртэй гэрэл цацсан нисдэг бид аажмаар боошлыг анзаа. Харин хөлөг гэж хүмүүжин дуулгаалтай. За тодорхойлсон үг нь баатюу. Яагаад гэж батсан? Яагаад гэж батсан? Тэрээ үстэй? За, хош баг багш намайг тань хоштэй. Тэгээ нэрээ чи хэлэхгүй. За яагаад баатаа гэж хэлсэн? Энэ юу вэ? Аян дуус байна уу? Эч ихээ ахын асуу. За яагаад баатаа? Өдөр дахин асуусан. Юу гэж асуусан? Хин асуусан? Баатар тэгвэл юу гэж асуусан? Энэ юу вэ? Аян дуус байна уу? Тэгэж ингэсэн. Гэж ингээ гайхан асуу. Өөрөөр тэснийг ингээ хэлэхгүй. Гэж ингээ гайхан асуу гэдэг нь юуны үг вэ? Чи юу? За тэгвэл харин тэднээс тань дугуй хэлбэртэй хэрэглэсэн нисдэг бид аажмаар боошлох юм байна. Энэ баатар үг. Үйл явдлыг хооронд нь холбохын тулд бичсэн өгүүлбэр байна. За харин хөлөг тэмүүжин уулгаалтай. Тэмүүжин хэлсэн үг нь баатар үг. Тэмүүж юу гэж хэлсэн? Харин хөлөг гэж хэлсэн. За гэж тэмүүжин уулгаалтай
гэдэг нь зохиогч юу. За тэгвэл бүгдээрээ баатрын үг гэж юу гэдэг байх юм бэ? Уншдаа. Баатрын гэсэн үг нь зохиогч юу гэдэг нь тэгвэл зохиогчийн хэлсэн үг нь баатруудын үйл явдлын холбоог зохиомж орон зай цаг хугацааг илэрхийлэн гаргахаас гадна дүгнэлт байдлаар чиглүүлдэг юм. За энэ яасан гэж инхээр гархан асуу холбож өгсөн. Тэгээд хар гаргийн хөлөг бидэхдээ энэ өгүүлбэртэй холбож өгсөн гэсэн юм. Энэ маань зохиогч юу байна? За тэгвэл та нарын эхийн төгсгөл хэсэгт чинь ийм өгүүлбэр байна. Өнөө энэ өгүүлбэрийн төгсгөл хэсгийг ингээд уншия. Танай онцнаас багш нь ерөөсөө ойлгосонгүй. Яагаад гэвэл бүгдээрээ зэрэг уншсан. Тэгвэл багш нь уншаад байв. Хүүхдүүд гайхах зэрэгсэн багсан. Магадгүй тэдний төсөөлж байснаас нь ч сонирхолтой зүйл тохиолдох гэж байж магадгүй. За юу тохиолдох вэ? Хар гаргийн хөлөг манай сургуулийн хашаан дотор ирж буурчаад байгаа. Та юу гэж бодож байна? Цааш нь яах вэ? Хаваа хашаа. Дэшээр татаж авдаг юм аа аваад гариглуу авдаг. Гариглуу аваа явчихна. Өөр хин юу бэ? Сургууль болчихсон магадгүй. Тэгвэл манай сургууль даах болчих юм шүү тий. Тэгвэл одоо яана. За өөр яах вэ? За тэгвэл хар гаргийн хөлөг түгээр л өөрөө нисээд ирчихсэн үү? Үгүй. Яаж ирсэн бэ? Хар гаргийн хөлөгт ер нь удирдлага жолоодогч гэж байгаа болов уу? За тэгэхээр хар гаргийн хөлгийн нэрэн жолоодож ирсэн байна. Тэрийг ингэж нөлөөхөөр хар гаргийн тэгвэл хар гаргийн хөлөгтэй бүгдээ одоо танилцсан. Сайн байна уу? Монголын найзуудаа. Би цагаан гадаас ирсэн хүүхэд байна. Манай гариг маш халуун өтгөн үлдээ тэнгэр нь үргэлж уртар шараа харагддаг. Эндээс маш хол. Гэхдээ би гэрлийн хурдаар ирсэн. Эндээс дэлхий маш үсгэлэнтэй цэврээр гэрэлтэж харагдаж байна. Би та нартай танилцахаар болсондоо баяртай байна. Танаа Монгол хэлний хичээлээр хамтран суралцахаар ирлээ. За хар гаргийн зочныг бүгдээ утаж аваад андаас суралцчихлаа. Монгол хэлний хичээл маань сууж та нарыг хахны шүү Монгол хүмүүс ямар байдгийг болоо авах юм. Наадгүй лаа. Сайн байна. За бидний сурагчдаар ийм зүйл байгаа. Тэгэхээр сурагчдын нэхгүй шүү. Сурагчийн зураг дээрээс тань юу ажиллаж байна, юу бодож байна, юу төсөөлөж байна. За нэг Баатрууд харагдсан. ямар баатрууд харагдаж байгаа. Дүү хөлжрээр ярина шүү. За Өөсөө тийм юм дээр зөвхөн баатар үстэй зөвхөн өдөмж битнэ. төлөмж биштэй. За өөр хин юу бодож чинь сурагчдаар энэ зургийг яах гэж тавьсан юм бол юу өгүүлж байгаа юм бэ? Зургийг юу ярьж байна вэ? Чүлээ дийгтэй болсон Монгол хэлний хичээлээр буруу хэлээ юм гэсэн таахгүй. Ашиг буруу гэж хэлэхгүй чиний төсөөллийг л асуух. Гэхдээ үлээж битнээс гайхсан. Гайхсан юм. Яагаад гайхсан болоо? Өөрөө жижиг хүмүүс байна. Гэсэн чи өөрөө аваар том гэдэг үлэмж хэлний юутай харьцуулж харагдаж байна. Магадгүй тэр хүн байсан. Гэт байж байгаа маш томсон байж магадгүй. Тий. Баашингийн өндөртэй адилхан том биш. Тийм үү болов? Яахгүй байна. За тэгвэл энэ баашгүй хүний юу гэж бодож байна? За тэгвэл одоо тийш
яа. Ер нь ингээд нисээд идэх юм болоо. Бид нар нисэх боломжтой юу? Хэрвээ чи үл үжигдэгч нисдэг хүн аврал бий байсан бол юу хийх вэ? Хүмүүсийг аврал. Өөр галаасаа өөр хэлээ. Өөр юм гэж. Одоо манай өнөөдөр Монголын амьдрал ямар байгаа, Улаанбаатар хот ямар байгаа, тэрийг өөрчлөх боломж танд олдвол яах вэ? Та хэлж. Тэрийг чи үл үзэгдэгч. Нисдэг хүн аврал бий байсан бол яах вэ? Болохгүй буруу үйл хийгээд байгаа зүйлийг яаж болох вэ? Илрүүлж болно ш, зогсоож болно ш. Тийм ээ? Заад бол хашиг юм. Амьдрал дээр ийм зүйлүүд байж болох уу? Яа болох вэ? Тэгвэл өнөөдөр бүгдээрээ амьдрал дээр юу гэж юм? Амьдрал дээр гэж юу вэ? Гэсэн энэ хоёр асуултад хариулж чаддаг болсон. Өнөөдөр манай хичээлийн сэдв энэ талаар мэдчих юм. Амьдрал дээр байх зүйлийн талаар хаанаас мэдчих болох вэ? Ухаалгаар мэдчих болно. Киноноос мэдчих болно. Одоо яг энэ англи дотор юмас мэдчих болно. Сөөлж бодож. Тэгтээ би яг одоо юмас мэдчих байна. Өнөөдөр ихэд амьдралын хоёр зүйлийг ялгаж сурна гэсэн тийм юу гэж байна? Уншия. Уран сэтгэмжийг ялгаж сурна. Бичээний төлөв бичээрэй. Эдгээр нэр бичээрэй. Cheek. Юунаас мэдэж байгаа юм гэлээ англи дотор? Сургалтын мэдэж байгаа юм гэлээ. Тэгээд өнөөдөр бидний уншиж байгаа үгүүд маань шидэт аялал нэртэй. Шидэт аялал өгөх маань дотор дөрвөн хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг нь бүсгүй бомон хараагийн үдээ танилцсан. Хоёрдугаар хэсэг нь захмаагаар туусан. Гуравдугаар хэсэг нь бүхэлдээ идэх оролцоо. Гадрын гэмээр гарсан. Гэсэн энэ дөрвөн хэсэг өнөөдөр бүсгүй бомон хараагийн үдээ танилцсан. Тэгвэл энэ хэмжээ. Энэ хэмжээ. Хараагийн үдээ яаж байгаа? Тэгвэл одоо бүгдээ дараа хийх хансаар
сансруулыг бий болгох ёстой. Үгүй ээ. Би сансрын нисгэж болно. Чимээний булчин ширмсэг харж байгаа үстэй. Сансрын үлхийж олоод очвол над шиг юм нэрэлхэх зоригтой. Булчин ширмстэй байх ёстой. Сансрын нисгэж юуны үед таны ухааны гоцоо мэдэх ёстой. Тэгэхээр чи үржүүлэхийг үдээд сайн мэдэхгүй байж сансрын нисгэж болно гэдэг ч гонжин ёо. Чи хэмбэ би хаан байна, амарсан байна уу? Чи бацаа тийм баталгаа дэрэг байна. Намайг өсөлтгүй бомон гэдэг. За, бидний уншил хийхий болдвол бодгой хүмүүстээ танаас хэлсэн. Тэгвэл одоо цай сонссон их үеийн үйл явдал бодисторийн байж багтав. Тэгвэл цааш хэдээрээс би энэ үйл явдлыг бодгой бомон хар гаргийн хүүтэй юу ярилцаад байгаа болохыг мэдэж авах юм. Сургуулийн нэгээрээ Яагаад ихээс юу ярих вэ? Ихээс юу шийдэж байна? Үшээрээ орон зүйч ба бодит байдлыг ямар уншнээ шүүшта. Өнөөдөр хэдийгээр юу хийж авсан? Амьдралын бодит байдлыг тусгасан эсвэрсэн шинжээний бодит байдал ба орон зүйчийг ялгаж байна. Заавал хүмүүс зөвхөн бидний сургалтад өгсөн дурмаар энэ харагдаж байна. Тэгвэл энэ нүгээр уулзаад уншин. Өсвөр бомон харгалын хүүтэй юуны тухай ярилцсан юм болоо. Заавал өөртөө уншин шүү. Уншихта. Өсвөр мэдгүй байвал өсвөрөө тэмдэглэж авна. Өгүүлгээс амьдралээр байдаг зүйл амьдралээр байхгүй зүйл юу байна гэдгийг анхаарч уншина. За уншиж хэлье. Унших шүү дээ. Зөвхөн нэгдүгээр хэсгээ уншина. Та хоёрдугаар хэсгийг нараад уншиж явуулчихлаа. За нэг удаа уншсан дараа нь за. Үгүй ээ нэг хүүтэй оо. Хонжин жоо гэж байна. Манай их хэлсэн байна. Хонжин жоо гэж юу гэсэн юм бэ? Чи хийж чадахгүй яа. Хөнийг бассан байдал
Гэхдээ тийм ярианы хэлбэр нь олддог байна. Тэгмээ та гонгийн жагсан хэсэгтээ яг хэсэг нь одоо тэнцвэртэй сандрын хөдөлгөөний жагаад хэсэг гэж бодгүй болохгүй байсан өгүүлэх. Үгүй. Би сандрын хэсэг болно. Чи миний булчин шимсийг хад байгаа үстэй. Сандрын хөдөлгөөний жагаад гэж бод над шиг юм ярих хүнтэй булчин шимстэй байх ёстой гэж бодхгүй юм уу? Сандрын хэсэг юуны тооны ухааны хатаар хэлэх ёстой. Тэгэхээр чи өчигдрийн хүртэл сайн мэдгүй бай сандрын хэсэг болно гэдэг гонжин юм. Үржүүлгийн хүртэл сайн мэддэг байж чи сандрын хэсэгч болно шүү дээ. Үгчнэ. Сандрын хэсэгч гэж ангилдаг байдгүй. Байдаг. Манай Монгол улсад сандрын хэсэг хүн байгаа юу? Байгаа. Хин гэлээ? Өөр аргач. Зүгээр аргачаа байгаа гэдэг үржүүлгийн хүртэл сайн мэддэг байсан байх нь. Мэддэг байсан байгаа нь шүү. Тооны ухаанд гот сайн байсан байгаа шүү. Тэгээд сандрын хэсэгч болсон байх нь шүү дээ хүүхдүүд. Ойн гэхтэй. Бичиж байгаа. За. Хэдгээр одоо. Ашиглаж байгаа болоод бичээрэй. Яагаад одоо өөрөөр шүүхтэй нэг үедээ нөгөө өдөр шийдчихтэй хурдан. Дараа хүүхдийн уушаа харагдсан байна. Уушаарай. Одоо хариултыг хэлэхгүй. Та нар чи энэ хоёрыг алин гэж бодож байгаагаа тавьчихад гараагүй. Дараагийн хэсгийг уушаарай. Хүмүүсийн сайн мэддэг хийдэг юм байна. Бодит хараа амьдрал байхгүй гэдэг нь нөгөө хүмүүсийн зүгээр ам дагсан яриад багшаа. Яхан ба. Зай зачиг. Яхан да гэж юу чигнэ. Өөрөөс хэмжижлэнэ. Тэгэхээр зэрэг одоо өөрсдийнхөө бодлыг нэгтгээд амьдрал байдаг гэж хэлжээ. Бодит амьдрал байдаг. Бидний харсан сонсон зүйлийг бид сандрын эсрэг сонсноо. Сандрын хөдөлгөөн гэж харсноо. Ор гарал сандар гэж сонсноо. Хүн байдлыг ажил өгснөө. Найзтайгаа тоглодгоо. Хүмүүс хоорондоо ярьдгоо. Гэсэн зүйлүүдийг амьдрал дээр байдаг. Тэгвэл эсрэгээрээ бодит амьдрал дээр байдаг. Бидний хараагүй сонсоо үзүүлээд бид сайн хичээл дээрээс харахад нэг хүн гэдэг сайн харлаа. Кинон дээрээс харах. Үүнийг дараа зохиомжид уран сэтгэмжээр хийдэг байна. За сая бидний дүгнэлт өссөн тийм ээ.
За амьдрал дээр байдаггүй зүйл, амьдрал дээр байдаг зүйлийг юу гэж хоёр ангилж хэлсэн. Бодит байдал Өнөөдөр амьдралын бодит байдлыг тусгасан шинжээр нь бодит байдлаар онцлог ягс сонирхсан ихэнх хичээлийн тавьсан байдлыг одоо гаргаж ирлээ. Тань уран сэтгэл энэ бодит байдал. Хүний уран сэтгэлгээгээр хийгдсэн зүйлийг амьдрал дээр байдаггүй зүйл нэ. За дараагийн хэсэг ашиглаад нэгийг давчиж шүү. Намнасаа харж байгаа эхээс өгүүлэлгээс гэсэн. Гавны хэмжээний эхийг өгүүлэлт уншаад мэдв үү? Эндээсээ өгүүлэлгээс гэсэн. Ямаштай нэг юм байна. Чиглэлээ. Өдрөн өгүүлбэрээр бичих шаардлагатай. Ерөөсөө наад ихээсээ амьдрал дээр байдаг зүйлийг байдаггүй зүйлийг нэгийг аваад биччихье. За унаас тэгсэн хэсэг тооцно. Унаас тэгсэн хэсэг буюу амьдрал дээр байдаггүй зүйл. Тэхүү эхний нэгдүгээр хэсэгтээ амьдрал дээр байдаггүй зүйл. Тэгээд адус тэгтээ цолмон гарагаас ирсэн. оо адус тэгтээ цолмон гарагаас ирсэн. За хар гаргийн хүн. За тэгвэл бодит байдлыг тусгасан гэсэн. Амьдрал дээр байдаггүй зүйл юу байсан? Би садрын хэсэгч болно. Миний мөрөөд зорилго хэний зорилго гэж мөрөөд гэж тийм гоо. За тэгвэл Монгол хэлний хичээлээр заавал зөв бичиж сурах хичээл явах хэрэгтэй. За хоёр тодруулсан үг байна. Аль нь зөв бичсэн үг юм болоо? Дэвтэр дээр бичээрэй. Башин аяг тоншаад бүтгэл бомон багын хүний найз бодгоо баггүй гариг хоорондын амын дээр өнгөрөн шинэ гадагшин нөгөө тийм бүгд тэнцэн аргууд байсан. Гариг гэдэг үг би хоёр янзаар бичсэн. Аль нь зөв бичсэн бэ? Дэвтэр дээр бичээрэй. Би яагаад бэ гэж бодсон бэ? Өөрийгөө үнэхээр явна шүү. Оо ансар өдөр бичдэг болгон бичдэг учраас би бичээд бичсэн. Тэгээд чинийхтэй таарсан бол анагааг нь дараа нь. Задрын бүлгийн багийнхан хэд хэдэн гаргийн тойролцонд бичиж аюулгүй болох боломжийг судалж байсан. Гаргийн гэдгийг 3 янзаар бичсэн. Энд баталгаа ашигын гэдэг үү? Тэсэрнэ юм хийх. Энд баталгаа ашигын гэсэн. Тэсэрнэ бичсэн юм хийх. Энд баталгаа ашигын гэсэн та нар өөрсдөө өмнөж байгаа учраас эдгээр дээр аль хариулт нь гэж бичнэ. Аль үгүй зөвхөн гэж бичнэ. Өгүүлбэр нь болохгүй зөвхөн үгээ бичнэ. За тийм. Адилж байж магадгүй. Хүний амаар дагаж өглөө амаахгүй шүү. За бид нагараа. За
гэж бодсон бэ? Oo, за нэг өрлөө учраас хэлсэн. Имгий дагсан. Хэлний учраас юм уу ивчтэй сайн байна. Хэрвээ чи зөв юм бол өөртөө нэг оноо өгшөө. За, дараагийн өөрсдөө барих байдлыг ялгаарай. Өтгөө бомон хараагийн хүүтэй санхүүгийн толгойн бүрээ болгон цагаатаны хаагаар авторгын хөстөр мэдээ аяллаа. Өтгөө бомон мөдөд очиж одон орон судлалын үсрэлийн бүсэн санхүүгийн бүсийн даргуултай танилцсан. Аль нь орон системд аль нь бодит байдлыг Зэн бодит бүс. За хоёр хүүхдийн хариуцлага танаас бүгд өөр өөртөө оноогоо явуучих. Үгүй шүү. Энэ хоёр хүүхдийг зөв хариулсан буруу хариулсан танаа мэдгүй байгаа ш. Өөрөө өөртөө бодлоод өөртөө хариулж өөртөө оноогоо шүү. За хийсэн хараарай. Арай удаан байна. Хичээлийн цаг яваад энэ хүүхдүүдээ за хамгийн анх өгүүлбэрээ уншиж чад. За хин их үү. Үшиг үхэж байна. За эхнийх уншаарай бүгдээ уншия. Уншаарай. Заада хариулахгүй шүү. Та нар одоо тань зайнд энэ нь уран сэтгэмжүү бодит байдлыг бичээрэй ажил үйлснээрээ. Та нар хариу сонсох. За дараагийн уншаарай. Тэр уншиж шүү. За хажуудаад нь уран сэтгэмжүү бодит байдлыг бичээрэй. Аль нь гэж бодож байна? За бичээд басна гараа. Бичиж юм уу? За айтно. Эхнийх нь айтно. За эхнийх нь уран сэтгэмж доотлих нь бодит байдал. За бидний уншсан өгүүлбэртэй. Тэгвэл би огтоо зүж ялаад чи ас гэхээ таван гаргаж ирлээ гэж гаргадаг. Таван гарах гэж байдгүй. Байдаг гараагараа. Байдгүй гараагараа. За тэгвэл энэ тухай бүгдээрээ мэдчих яав.
Jupiter бариад маш гоё судалгаа. Тэгэхээр нэг судалгаа байна. Тэр бол ийм цаг юу очоор гадагтыг үе асуулт газрын үе. Тэр бол Нарны аймгийн хамгийн том байр. Эдгээр багасаа тарин артистын нөхцөлийг бодсон. Энэ бол саатар. Түүний нөхцөл маш гоё харагдаж байгаа бэ? Тэр нөхцөл дотор нөхцөл бас нөхцөл. Энэ хоёр байр бол Нарны аймгийн хамгийн цахим байр. Тийм учраас маш видамин аягаар ирэхгүй. Тэсвэки хамгийн хурдан дэлхийн онлайн болны Надтай Нарны аймгаар хамтдаа ажиллаж баярлалаа. Бас баярлалаа. нарны за бидний онцлог үргэлжлээд үргэлжлэе. Онцлог чадчихжээ. Аль хэдийн таман гарахаас ирсээр гэж байна. Энэ нь бодит байр руу орон зүйн. Таман гарах гэж байтгүй байна. Тийм ээ. Өнөөдөр шинэ юм хэлсэн бэ? Бодит байраа мэдэж авлаа. Амжилт. За, бодит байр гэж юу хэлвэ? Бодит амьдралын байр бидний асан хасан зүйлийг хэлнэ. Орон зүйн гэж юу хэлвэ? Тэгвэл одоо давхар дасгал дээр орон зүйн бодит байрыг ялгаарай гэсэн. Маш хурдан ялгаарай. Хай, тэтгэл удаан биш үү? Одоо би яах вэ? Ядсан уу? Одоо орон судлаач санхүү судлалын зорилгоор пожим хөрсөн. За 6 дээр хийгээрэй. За энэ бодит байраа орон зүйн өөртөө хийгээрэй. Хар гаргийн эрдэнэт онцгой нүнээс гэрлийн хурдаар нисдэг хөдөлгөөнөөр хөөрөндөг. За хийгээд гараа. Тэгээд өөрийнхөө оноо өгөөрэй. Тэгээд өснө хараарай. За энэ шинэлийг бодчих харъя. Ийм удаа юу? За. Бодит байдал тааш шинэ. Орон зүйн. За бүсгүй бомон гэртээ амрах үедээ нөхөрлөлийн хатгаа бодож маргааш хийж болох шин дэвсийг төлөвлөв. Бодит байдал. Бүсгүй бомон гэртээ амрах үедээ нөхөрлөлийн хатгаа бодож маргааш шин сандрын аяллахаа төлөвлөв. Дэлхийн гаднаас шинэ ертөнцийн зөвлөгийг судлах зорилго тавьсан. Бодит байдал. Харчин уу? За, анаа аваа явж. За, нэг бодсон. Энэ бэ нөө? Тэгтээ. За, бодит байдал. Орон зүйн юу? Яагаад? За, одоо. Бидээ манай ангид хэн байгаа вэ? Гол сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад амьдсандаа маш их баяртай байна. Та нарын монгол хэлний хичээлд суулаа. Би олон шинэ зүйлийг мэдж авлаа. Одоо хараа руугаа нутаг цагаан боллоо. Баяртай найзуудаа та нар манай гараар зочлоорой. За, баяртай. Үнэхээр би хараа яаж зочлох боломжтой юу? Боломжтой. За, яаж хараа зочлох вэ? Яг за, тэр хараа нэг хүнтэй түг явах. Одоо болохоо. Тэгэхээр энэ бодит орон зүйн. За, чи дөрөв баярлалаа.